questions! Speak! You didn't have to kidnap me. You could have just asked. On Keydrop. Where? On Keydrop. Look what I have in my pocket. Хожих байсан хэдэн раунд ганц хоёр алдаатай шийдвэрээс болоод өөрийн гараар алдсан байж. Автонаши. Тэгвэл яг одоо CS2 чам зайлшгүй хэрэг болох сөөр ойлголт механик тоглолтын зөв хэм маягийг энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж өгөх гэж байна. Энэхүү богино хугацаанд чи өмнө нь анзаардаггүй байсан алдаагаа мэдж авах төлөвгүй тоглолтынхаа чансаг дараагийн төвшөнд гаргах суурийг тавьж чадна. Ингээд цаг болон subscribe хийгээд цаг алдалгүй хэлцгээе. Би дарсан байна. Гэмнис. Молотов анх гарахад нь хамгийн дургүй өргөм утилити байсан ч одоо бидний хамгийн дуртай гэрнэдүүдийн нэг юм. Юу вэ? Харин түүнийг үнэхээр үр дүнтэй ашиглахын тулд түүний ажиллагааг нарийн ойлгох шаардлагатай. Моли шууд задармагцаа өндөр дэмэж өгдөг гэж олон хүн эндүрдэг. Гэвч үнэн эрэхтэй гол дэмэж нь тесэрсний дараах эхний 1 секундын дараанаас л жинхэнэ хүчээ үзүүлж эхэлдэг юм. Өөрөөр хэлбэл молын яг асаж байгаа түүдэг гал шиг эхэндээ төдийллийн хөнөөл учруулдаггүй. Тиймээс дөнгөж задармагц нь хурдан гөвөл ноцтой хохирол амсгүйгээр давч гарч болдог. Гэхдээ жоохон л хоцорвол гал бүрэн асаж хүчээ авах тэр мөчөд чи нүрээ шатаанаа л гэсэн. Энд нэг зүйлийг террористуудын ашигладаг молотов гэрнэдүүдийн шатлалтын талбай нь сети буюу хамгаалтын талд ашигладаг инсендери буюу галын гранатаас илүү том хүрээтэй болсон. Үүнээс болж тэр галнаас гарахад илүү их хугацаа шаарддаг ба илүү их HP алдах магадлалтай. Мөн энэ гранатын нэг жижиг гэхдээ маш чухал механизм бий. Моли газар унах мөчөд хэсэгхэн хугацаанд тесрэлт болдог. Үүнийг ашиглан эсрэг тал руу шуурхаагаар хөдөлж эсвэл тухайн мөчөд эсрэг багийнхаа харааг таглаж багахан давуу байдал авах боломжтой. Өмнө нь моли унахад хар утаа татдаг байсан бол одоо тийм утаа бараг гаргахгүй. Харин эхний эдэн хормын турш томоохон хэмжээний гал дүрлцдэг. Тиймээс тэр богинохоо хугацаанд тактик хэрэгжүүлэх бололцоо бий. Эдгээр мэдээллүүд бол маш чухал. Ялангуяа чи бөмбөг диффуз хийх гэж байгаа бол моли хэр хугацаанд ямар хөнөөл учруулдгийг мэдэж байвал амжиж диффуз хийх хэсгээ тооцоолж чадна. Жишээ нь дөнгөж асан гал дээр 3.5 орчим секунд амьд байж чадна. Харин диффузтэй бөмбөг салгавал 5 секунд шаарддаг. Тэгэхээр та бөмбөг салгаж эхлээд 1.5 секунд болсон бол моли дээр өргөжлүүлэн салгаж амжих юм. Шат. Моли гранатаа ашиглахад бас нэг чухал механик бол шат юм. Шат нь молотов дүртдэггүй бүс юм. Иймээс та шат руу багахан дэшээ эсвэл доошоо бууснаар хохирол авахгүй байх боломжтой. Мэдээж улаан цан гал руу орчихгүй бол шүү дээ. Мөн шатаар маш хурдан авирах болон хурдан буух арга байдгийг та мэдхүү. Ингээм бол шатнаас зүг. Энэ истэ ядаргатай ого. Баруун юм уу зүүн тал руугаа эргэж хараад W товчийг эргэсэн тал руугаа явдаг товчтой зэрэг дарж авирна. Жишээ нь та баруун тал. Энэ истэ ядаргатай ого. Би энийг одоо л чаддгүй. Эвгүй. руугаа эргэж харсан бол W бол A товчоо дарна гэсэн үг юм. Энэ үйлдэл хийхдээ дуу гаргахгүйгээр хийж болно. Ингийн тул товчондоо тодорхой интервалтай дарах ёстой юм. Энэ амар клач технологи. CS2 сүүдэр улам илүү тод нарийн харагдах хууц болсон. Гэхдээ үүгээр зогсохгүй тоглоомын орчинд өнгө ялгаруулдаг шинэ олон объект нэмэгдсэн. Жишээ нь эншин дээрх гэрлүүд, тэр дундаа темпл болон бусад бүсүүдэд маш олон өнгийн ламп байдаг бол нүктээр ундааны автоматууд хүртэл таны байршлыг урьдчилан харуулах хүчин зүйл болж хувирдаг. Жишээ нь эншинтийн кэв дээр та дайсан руугаа пиклэх үедээ өөрийн сүүдрээрээ тэдэнд ил харагдаж болзошгүй ийм жижигхэн зүйл дээр хожигдох хэсэгт нь шийдэгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал зөвлөгөө. Тоглоомын тохиргоонд глобал shadow quality буюу сүүдрийн чанарыг high дээр тохируул. Бас dynamic shadow-ыг all буюу юмнаас тусах сүүдрийг олж харах юм. Ингэснээр зөвхөн өөрийн биш бусдын сүүдрийг ч илүү сайн харж чадна. Diffuse. CS2-д City тал тоглож байх үед бөмбөгийг салгахтай ашиглаж болох нэг сонирхолтой механик бий. Хэрвээ та бөмбөгийг яг ирмэг дээр буюу хамгийн хол байршлаас диффьюз хийж байхдаа бүх биеэ эсрэг тал руугаа ханны наан цаана нууж болдог. Энэ үед та биеэ дайсанд ил харагдуулахгүйгээр диффьюз хийж чадна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэдхэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Ямар нэг хурдан хөдөлгөөн хийхгүй байх сенсей хэсгээд хактай унших хөдлөөд байдаг байсан да. Тэр одоо боломжгүй ба хоройтой. Эхлээд хараагаа доошоо буюу газар руу чиглүүлж дараа нь баг зэрэг хажуу тишээ эргэх буюу бомб танд харагдах хүрээнд л хөдөлж болно. Таны мэдгүй гэж магадгүй бас нэг зүйл бол бөмбөг салгах мөчөд маш жижиг гэхдээ чухал. Энийг гэхдээ бас мэдээгүй юм байна те. Юу вэ ста? Нөлөө үзүүлдэг нэг зүйл бол бөмбөгний ая юм.
Бөмбөг дэлбэрэх төгөхөд сүүлийн 10 секундэд тусгай явдаг бөгөөд энэ нь дэлбэрэлт. Энэ 10 секунд гэж мэдээд байгаа маа. Тэр мөч та хэдийн диффьюз хийх ёстойг маш нарийн тооцоолж чадна. Хэрэг та диффьюз киттэй бол хөгжмийн дугаарсны дараа шууд салгаж амжих боломжтой. Харин диффьюз кит байхгүй бол хөгжим эхлэхээс өмнө заавал салгаж эхлэхгүй бол хизээч амжихгүй. Дашрамт хэлэхэд CS:GO дээр энэ ая бөмбөг салгаж амжихгүй гэлтгдэг байсан бол харин CS2 дээр өөрчлөгдсөн. Муу зуршил. Дуршлаг багт тогтчид CS2 дээр зэвсэг солих үедээ ямар их чимээ гаргадаг тэр бүр анзаардаг. Жишээлбэл газар дээр хэвдэж байгаа бууг товчор дарж шууд авах бол ойр хавийн дайснууд буу унах чимээг тань сонсоод хаана байгааг чинь олж мэднэ. Энэ нь өөрөө маш том алтай юм. Хэрв танд дайсны инфо байхгүй байгаа бол өөрийн буугаа эхлээд хайчхаад очиж энэ буугаа авах. Түншлэн тоглогчид зэвсгээ байн солих зуршилтай байдаг. Энэ нь таны анхаарлыг сайн гаргах инспект хийх үү? Тань бууруулдаг. Зарим тохиолдолд хан болон чулууны цаанд байгаа дайсан тань гар бууны хөдөлгөөнийг мэдэрдэг. Учир модулийн хөдөлгөөн буугаа сольж байхдаа бууга маш их савдаг. CS2 дээр зэвсэгтэй харьцагтаа анхаарах боломжтой тактик ухаалаг байх хэрэгтэй. Энгийн нэг буу солих үйлдэл тань амийг таньж авч болно. Хутганы урлаг. CS2 дээр хутганы хурдан фраг авах хамгийн түгээмэл арга бол зүүн баруун товчлуурыг дараалан хийх юм. Энэ комбог олон хүн мэддэг. Гэхдээ зарим үед чи яг дарааллаар нь хийсэн хэрнээ дайсан өгөхгүй 3 HP-тэй үлддэг юм. Энэ тохиолдолд яагаад гардаг вэ гэхээр анхны зүүн товчлуурын цохилт хамгийн их дэмэж өгдөг юм. Гэхдээ хэрвээ чи эхлээд агаарт дэмийн нэг зохиод дараа нь дарааллан дайсандаа хутганы дэмэж үзүүлсэн бол дэмэж нь анхны цохилт дээд хэмжээний дэмэжийг өгдөг. Харин дараагийн цохилтууд нь хөнөөлийнх нь хэмжээ нь арай багасдаг. Тиймээс хизээч агаар урчлан хутгалж болохгүй дайсандаа хүрэх яг тэр акшн анхны зүүн цохилтоо хийх хэрэгтэй. Тодруулж хэлбэл зүүн гэдэг нь маус 1, баруун гэдэг нь маус 2. Маус 1 нь арай холын рейнжтэй болохоор эхлээд 2 зүсчээд дараа нь 4. Утаа нэвт хардаг буу. CS2 дээр утааг хамгийн сайн золдог буу бол XM-аар утаа буутахад хідэн ч давхар утаа байсан утааг цолж маш том нүх гаргадаг. Иймд та байнга утаа тавьдаг газар дээр байрлаж байгаа бол энэ бүг тушаад нэг үзээрэй. Мөн та утаа нэвтэлж багийнхандаа дайсныг илрүүлж өгөх байдлаар ч ашиглаж болно. Математик. CS2 тоглоомд ялагдлыг шийдэх хамгийн чухал зүйл бол таны буутсан сум хаашаа хэд онсон бэ гэдэг асуулт юм. Энэ бол зүгээр нэг таамаг биш. Бодит математикт үндэслэн нарийн тооцоо бөгөөд үүнийг мэдэх нь маш их нөлөөтэй. Жишээлбэл та USB-г ашиглаж байлаа гэж бодъё. Хэрв дайсан тань бүтэн армортай бол гидс эсвэл цээжин хэсэг дээрээ 6 сум оногдох шаардлагатай. Холбол 7 сум. Харин гуйны хэсэг рүү 5 сум хангалттай бөгөөд хөлийн хэсэг рүү ердөө 4 байхад л амийг нь таслах боломжтой. Хол байвал бас л 1 сум илүү бодох хэрэгтэй. Энэ нь хөл рүү хийсэн сумд армор нөлөөлдгүйтэй холбоотой. Харин дайсанд ямар ч армор байхгүй үед гидс гуй руу аль руу ердөө 3 сум. Хөл рүү бол 4 сум байхад л хангалттай. Террорист талын үндсэн гар буул Glock. Glock төр ч мөн адил энэ зарчим үйлчлэн хэрв дайсанд армор байхгүй бол гидс рүү 4, гуй руу 3, хөл рүү 5 сум хэрэгтэй. Харин бүтэн армортай дайсанд гидс рүү 8, гуй руу 7, хөл рүү 5 сум шаардлагатай. Гэсэн ч энэ тоо тоглогчийн байрлал дайснаас хэр хол байгаа зэргээс хамааран нэмэгддэг. Хэрэг бодвол дээрх тоон дээр нэмэлт 1 сум хэрэгтэй болно. Харин Clash буюу AK47-гийн хувьд байдал арай өөр. Армортой дайсан. Ер нь ямар ч буу байсан толгоцсон л дээр. Зайнаас үл хамааран гидс рүү 4 сум. Тэгээд бодсон дээр 3 сум. Хөл рүү мөн адил. Яг нөгөө хүмүүстээ инфо өгөхдөө хэр улаан гэдгийг нь хэлэхэд илүү ашигтай. Тэрний талаар зөв типлээ байна л да тий. 4 сум шаардлагатай. Харин арморгүй дайсанд гидс болон гуйны аль руу 3 сум байхад л хангалттай бөгөөд хөл рүү 4 сум хэрэгтэй болно. Заримдаа тоглогчид оп буюу снайпер буугаар дайснаа бууцсан ч тэр нь өгөхгүй үлддэг. Ялангуяа хөл рүү онох үед энэ тохиолдол илбэг гарна. Хэрв та дайснаа опор хөлийн орчим руу буутсан бол араас нь нэг USB сумыг нэмээд дуусгах болно. Гэхдээ хэрв сум холоос туссан бол 2 удаа нэмж буудах шаардлагатай. Тиймээс снайпераар тоглодог тоглогчид өөрийн 2 дугаар буугаас сайтар бодож сонгох хэрэгтэй. Хэрв чи Glock-той байвал таны найдваргүй байдалд оруулах магадaltaй. Иймээс Deagle 5.7 Tech9 зэрэг илүү хүчтэй гар бус сонгож байхыг зөвлөе. Тэгэхээр энэ бүхэн нарийн тооцоо зүгээр Tech9 very good. CS2 дээр хэрхэн буудах хаашаа байна л. 910 Glock USB-нүүд 8 шүү. Опо далт хийсэн зүгээр буугаар гарч ирээд AK-төвнийг толгойд шиг. Хэдэн сум хэрэгтэйг мэддэг байх нь тоглогч бүрийн заавал эзэмших ёстой суурь мэдлэг юм. Марк. CS2-д марк буюу тэмдэглэгээ тавих функц нь маш их хэрэгтэй механик бөгөөд орхитогч зөв ашиглавал тоглолтын явцыг эрс өөрчилж чадна.
Та өөрийн тохиргооноос тэмдэглэгээгээ тавих тусгай товчийг дарж болно. Дефолтоор mouse 3 буюу mouse wheel дээр байдаг бол keyboard and Технайн бол алдаатай. mouse хэсэг дээр тохируулж өгөх боломжтой. Ингэснээр багийнхандаа хурдан шуурхай мэдээлэл дамжуулах илүү ухаалаг арга гарч ирнэ. Нэгдүгээр тэмдэглэгийг та шууд Энэ ходоо зүгээр багийнхантайгаа Discord ороо ярьсан дээр хой бицдаамнаа чи нэг бэр гэдэг. Тэгвэл эвгүй guys. Энэ би марклж байгаа зөндөө өгчихсэн. Хоёрдугаарт илүү ухаалаг хэрэглээ бол бомб тавигдсан байршил дээр тэмдэглэгээ тавих юм. Жишээлбэл бомбыг тавьсны дараа та түүний байршил тэмдэг тавиад тэнд утаа шидэхэд утаан дундаас бомбыг харах боломжгүй болно. Харин тэмдэг гарч ирсэн газрыг дагаж байршлыг нь бүрэн олж болно. Учир нь та өнөө тэр тэмдгээс төр зур салгасан даруйд тэмдэг дахин ил гарч ирдэг бөгөөд ингэснээр утаан дундах бомбыг олох боломжтой болдог. Тэмдэг нь дунджаар 5-6 секунд хадгалагддаг тул энэ богино Оо, тийм үү. Гүүгөө YouTube дээр хичээж байгаа. хугацааг ухаалгаар ашиглах нь чухал. Жинхэнэ тактиктэй тоглолтод эдгээр жижиг механик ямар авчирч чаддаг. Читэг аюуж. CS2 дээр зарим хаалгыг буудаж нүх гаргах боломжтой байдаг ба энэ нь ялангуяа нүх гэдэг мэпүүдээр тодорхой тохиолдолд маш том тактикийн давуу талыг авчирдаг. Харин энэ нь зүгээр л нэг хаалгыг буудах бус яг хэдэн сум хэрэгтэйг мэддэг байх нь чухал юм. Хаалга нь 12 сум чиглүүлэн буудвал жижигхэн цорхоо гарч та нэвт харах эсвэл буудах боломжтой болдог юм. Харин 18 дахь сум оноход энэ цорхоо томорч клатч буюу ганцаараа үйлцсэн нөхцөл өмнө нь Үгүй ч амар их сум хэрэгтэй. дээр 11 сум буудсан байхад сүүлийн нэг сумаараа шууд харах цонх нэгдэх мэт тактик ашиглаж болно. Гэвч анхаарах ёстой нэг зүйл нь хаалгыг буугаар бүрэн эвдэх боломжгүй. Та хэд ч буудсан хаалга бүрэн нурдаггүй, харин гэрнэдэр бол бүрэн нурна. Аха. Окей, энэ шин шит байна. Шин шит байна. CS2-ын хөдөлгөөний механик зөвхөн гүүх эсвэл үсрэхэд бус яг хэрхэн ямар өнцгөр хөдөлж байгаагаас шууд хамааралтай бөгөөд энэ мэдлэг нь таныг хожих боломжийг нэмэгдүүлнэ. Дэлгэсний зүүн дээр болонд харагдаж байгаа хурдны үзүүлэлт бол таны тухайн агшинд хэр хурдтай байгааг илэрхийлдэг бөгөөд энэ бол бидний хөндөх дараагийн чухал сэдв юм. Жишээлбэл гартаа хутга барьсан үед хамгийн их хурдтай гүйдэг. Гэхдээ нэгэн алдаа олон тоглогч дээр гардаг. Та гүйж байгаад гинт хурдан эргэлдэх үед хурд огцсон буурдаг. Энэ нь таны эргэлтийн өнцөг хэд огцом хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд зөөлөн уян хатан эргэлт хийх хэрэгтэй. Мөн үсрэлт хийж ирэх үед тэр хурд бараг буурдгүй учраас мэрэгжлийн тоглогчид пиклэхийн өмнө багахан үсэрдэг гэдэг нь учиртай. Хэрэв та үсрэлтээ хутгатай хийж агаар дээр байх том зэвсэг гаргавал таны хурд хэвээр хадгалагдана. Жишээлбэл Dust 2 дээр А-гийн доор пиклэхдээ үсрэлт хийвэл та илүү хурдан барилдаа очиж чадна гэсэн үг юм. Энэ логикоор гар буунууч мөн адил болдог. Учир нь эдгээрийг барьсан үед таны хөдөлгөөн бараг л хутга барьсан мэт хурдан байх бөгөөд үсрэлт хийвэл бүр жилийн хурдтай болдог. Бааны оп хийх гэдэг бол маш сайн дасгал мэдрэмж шаарддаг боловч хэрвээ та зөв хөдөлгөөн хийж чадвал хол газар руу нэг үсрэлтээр хүрч чадах боломжтой. Жишээ нь Mirage дээр коннектор руу нэг үсрэлтээр шууд орж болно. Энэ нь дараах байдлаар ажилладаг. That movement sheet. Surf буюу гадаргуун дээр гулгах техникч зөвхөн custom server-т биш, албан ёсны тэмцээний мапуудээр ч ашиглагдаж болно. Жишээ нь Nuke Mountain дээрээс унахтаа ирмэгээр нь гулгаж main хэсэг рүү хурдан хүрч болно. Хэрвээ та өмнө нь ингэх хэрэг юу байна гэж бодож байсан бол одоо ойлгож байгаа. Зөв хөдөлгөөн бол ялалтын төлхөөр юм. Энэ бол угаасаа CS2 movement бас энэ амар чухал юм шиг байгаамаа guys. Нэг 100 буудахаас илүү ер нь movement амар чухал. Тэр гэрнэдөө зөвхөн damage өгөх зориулттай зүйл биш бөгөөд тэд Би бол Apex Legends Valorant-оос хойш л угаасаа л movement-тэй жоохон тааруу байсан. Ер нь нэг дундаж яг л стандарт, яг л байдаг л гай би бол movement дээр. Opag Apex дээр movement бүр амар шүү дээ. Тэг мэдээл байр амар байсан. Хянах зэрэг олон талын давуу талыг олгодог. Тоглогчид өөхөх үед газар ямар гэрнэт унаж үлдэх нь тухайн тоглогч хамгийн сүүлд гартаа ямар гэрнэт гаргаж ирж барьж байсантай холбоотой байдаг. Хэрвээ та хамгийн сүүл smoke гаргаж байсан бол газар smoke унаж, хэрвээ flash байвал flash ундаг. Энэ мэдээллийг ерөнхийдөө ашигтай байдал руу эргүүлэн ашиглаж болно. Ингээхийн тулд үргэлж smoke гаргасныхаа дараа flash-а гаргаж занших нь чухал бөгөөд амиа алдах тохиолдолд илүү чухал Энийг би бас мэдээгүй бэ. Гэрнэтэй бус харьцангуй бага ач холбогдолтой флаша үлдээх боломжтой. Флашын тухайд ойрын занд илүү тод харагдах байдлаар дэлбэрвэл илүү удаан хугацаанд бүрэн цайруулдаг гэдгийг мэдж байх хэрэгтэй. Энэ нь холын занд байрлаж буй снайперуудыг цайруулахад хэрэгтэй болно. Харин HE буюу nade бол ихэнхдээ damage өгөх зорилгоор ашигладагч үнэндээ түүнээс хавьгүй олон хэрэглээтэй. Тухайлбал smoke дотор байгаа дайсныг илрүүлж хаалгыг эвдэж
газар унсан бууг хөдөлгөж өөртөө ойртуулан авчрах зэрэгээр ашиглаж болно. Нээдийг зөв өнцгөр шидэж бууг өөртөө ойртуулах боломжтой. Энэ бүхнийг зөв ашиглаж чадвал CS2 дээрх гэрнээ таны багийн ялалтыг нөхөр болон хувирч чадна. Шатдаггүй хүн. CS2 дахь зарим механик хэтэрхий имба буюу тэнцвэргүй байдал үүсгэж байгаа нь олон тоглогчдын бухимдлыг төрүүлж байна. Жишээлбэл смокны захад байрлаж байгаа тоглогч ямар ч молото буюу шатлалтын гэмтэл авахгүй байх боломжтой байдаг нь нэлээд ноцтой асуудал. Энэ нь ялангуяа оп буюу снайпер буу барьсан хамгаалагчийн хувьд давуу тал болдог. Тэрээр смокны захад зогсоод буудаад л буцаад смок руугаа нуугдаж чадна. Смокноос болоод тэр ямар ч шатлал мэдрэхгүй харин смок ашиглан улаан шугамыг алгасаж бүүмэд тоглоомын логикийг хууран мэхэлж байна гэсэн үг юм. Decoy буюу анхаарал сарниулагч гренейд. Нэгэн сонирхолтой нууцтай. Хэрэв чи AWP буюу AP гартаа барьж байхдаа decoy-г шийдвэл тэр яг ап буудсан дуу гаргана. Хөгжилтөнд чи AP-г худалдаж аваад decoy шидэж дууг нь гаргаад AP буцааж зарахч боломжтой. Гэхдээ дуу нь хэвээрээ үл. Энэ нь дайсанд ташаа мэдээлэл өгөхөд ашиглаж болох ухаалаг арга. Мөн тоглогч унахдаа яг аль талаас нь буудсныг цогцсны хөлнийхэн чиглэлээр мэдэж болдог. Унсан цогцсны хөл нь яг буудуулсан тал руугаа чиглэж ундаг тул хэрвээ чи хаанаас дайсан ирсэн эсэхэд эргэлзэж байвал цогцсны байрлалаас нь мэдээлэл авч болно. Энэ нарийн жижиг механик чимэглүүр ухаан нь CS2-ыг жинхэнэ мастерын тоглоом болгодог юм. CS2-оор буудалцаж раунд авдаг тоглоом. Би тэгж хүний төө мөөвөл харж байгаагүй юм байна билээ. Биш. Энэ бол миллисекундээр хэмжигдэх хурд, тархины нарийн тооцоо, багийн ажиллагаа мөн хамгийн жижиг санагдагч ялалтанд нөлөөлж чадах механик бүрийг мэдэрч тоглох урлаг юм. Өнөөдөр та бид зөвхөн хэдэн механикийн талаар ярилцлаа. Ингээд таалагдсан бол лайк, шеэр хийж олон тоглогчдод мэдлэгийг түгээгээрэй. Комент хэсэгт өөрийн мэддэг нууц механикаа бичиж хуваалцаарай. Левел дап байлаа. Баярлалаа. Манай гараа үзэхгүй чадсан уу? За. Энэ бол амар контент дөө. Энэ бол амар шаалаа. Very good. За тэгээ бичлэг дуслуулсан хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн кик дээрээс намайг олж үзээрэй. Би кик дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээ come to kick guys. Тэгээ үдсэн point motor надаас мөнгө авч байгаа шүү. Окей тэгэхээр come kick guys. Баярлалаа. Шагамаа дагмаа 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 дагмаа